Миний энэ бурхан болоод бол одоо яг 10 жил болж байна. Тэгээд кинон гараад бол 9 жил, за 8-9 жил болсон байна. Бас цаг хугацаа гэдэг хурдан юм аа. За сайн байцгаана уу? Асууцыг миний бүх одоо сайхан үзэгчдэд өдрийн мэнд хүргэе. Тэгээд намайг дорж отоо хөхтэй амар жаргал гэдэг. За ам бүл өсвөлээ 6 хүүхэд, за нэг хөргөн, тэгээд зээгийн хамт амьдардаг. 5-5 хүүхэд чиний урдаас бүлтээгээд яг энэ 5 хүүхдээ ирээдүй чамаас салтгаалж байгаа гэдгийг л ухамсарлцгал юм бол өсөө өсөөг нөгөө өвч гэдэг зүйл гараад идэг. Бидэрт нөгөө шинэ толгой тарааллаас бас мэдсэн байх те нөгөө байр өгөөд тэгээд бид нар хагартлаа баярлал. Тэгээд байрлуугаа нүүжсэн байхгүй. Ядаж хүүхдүүдтэй байртай үлдээч хийлгэж боддог байхгүй. Түүний биелүүлж амжаагүй зорилгыг үргэлжлүүлсэн Стандарт Property компани хамт олонд маш их баярлаж байгаагаа гэргийн амар жаргал нь хэллээ. Шууд нөгөө толгойд руу нөгөөд очсон чи шал өөр орон зай руу ороод ястаа нэг автобусны 500 хөргөчгүй болтлоо яарсан. 2 цагийн өмнө ажилласаа гэрээсээ гараад ажил руугаа алхдаг. Тэгээ 2 цагийн дараа гэртээ ажилласаа очдог. Тэгтээ дандаа алхаж ирдэг байсан. Энэ цаг хугацаанд миний ганцхан удаа шантарч амар нөгөө нуруу унжсэн үе юм бол бүх бичвэрийн удаа цүнхэндээ эдсэн. Тэгээд цалингаа авцсан тэр өдөр за одоо өстө яг л өнөөдөр гоё хүүхдүүдтэй гоё амттай юм авч өгнө гэд баярлцсан. Гэтэ нэлээд шүн тарсан болохоор нэлээд шүн харжсэн. Тэгээд нэг 3 залуу намайг дээрэмдсэн байхгүй. Тэгээд нэлээд зодуулаад дээрэмдүүлээд би тэр 3 залуу араас ингээд орилж исэн. Ихчийнхэн бүх юмыг авчих. Ганцхан наач хүүхдийн бичвэрэмд миний талиг чаны бичвэрэмд байгаа. Тэрийг л үлдээч гуйж та нарт наа цаасч ирэхгүй гэд орилж исэн. Ядаж ингээд цаасыг нь гаргаад хайчааг байхгүй. Хулгайч байсан ч гэсэн хүнийг хайрлах юм сэтгүүттэй байх хэрэгтэй байхгүй. Тэр үед л би яг гадаана бүтэн 1 цаг ингээ орсныхоо хөтөн дээр ойлаа суужсан. Тэр эд зүйлийг эмэг бүгж одоо юу гэдэг гар утсан мөнгө төгрөг алдахтаа биш. Надад ганцхан үлдсэн байсан юм нас орсны гэрчлэг байхгүй тий. Тэр хүнээс орон зай нэг эмхээ орон зай үлдсэн биш. Тэр орон зайг авч үлдэхийн тулд би тийм ч 1 цаг ингэж нөгөө 3 хүнтэй ингэж ноцолцсон. 1 цаг ингэж бүтээүүлж чаад тэгэл яг 1 цагийн дотор би өөрийгөө буцаа тавьшруулаад за болохгүй. Одоо ороод уйлах юм бол хүүхдүүд агаад уйлна. Цалингаа авсан ч аваагүй юм шиг байж чадъя. Тэ буцаагаад маргааш орон зайгаа нөхөн. Тэгэхээр би нуруу уналт ерөөсөө 1 цаг байсан байхгүй. Тэгэхээр тэр дотор хүлээж байгаа 5 амьсгалыг би бодож үргэлж өвчтэй байх хэрэгтэй гэдэг өөртөө хэлдэг байсан болохоор эм орох цаг хугацаа байхгүй. Надад хөшгөний араар ороод уйлгах цаггүй байсан. Тэр хугацаанд уйлчхаар л хүүхдүүд агаад уйлчдаг. Тэгээ тэр хугацаанд нуруу унчхаар хүүхдүүд агаад нуруу унчдаг болохоор жоох нуруу унах юм тэн дээр л гарч ирсэн. Тэгээ тэрнээс хойш бол би юун дээр ч юу нуруу унж байгаагүй. Ганцхан тэр үед л би за энд байх ёсгүй юм байна гэж бодож ирсэн. Яагаад вэ гэхээр намайг өнөөдөр дээрэмдэж байгаа юм чинь маргааш миний охтуудыг дээрэмдэхийг үгүйсэхгүй байхгүй юу тий. Тийм болохоор зэрэг энэ газараас би нүүх ёстой юм байна. Бид нарт нэг таарахгүй байна гэдгийг мэдээд бид нар нүүсэн. Тэгээд тэр газар маань ч гэсэн уг нь тэр үед байсан шинэ толгойд оруулахын бид нарт аягүй сайхан байр бэлгэлсэн. Даанч одоо нөгөө улсын комисс одоо л хүлээж аваагүй. Ойр дөрнж гараагүй. Тэгээ хүмүүс бодохтой болохоор бид нэрийг амар гоё байртаа болоод амар гоё явсан гэж боддтой юм шиг. Сэнда нөгөө хүүхдүүдийг өгсөн хүүхдүүдийг нэг ондоочно гэж хэлдэг байхгүй. Өгсөн хүмүүс нь буруу байхгүй. Улсын комисс хүлээж аваагүй. Тэгээд тэрнээс хойш бид нар 7 жил түрээсийн байраар явсан. Одоо миний бурхан болоо чаныг эцсийн замд өдөж явах тэр мөчөөс эхлээл. За миний одоо ирээдүйн зорилго бол энэ 5 хүүхдийг сайн сайхан амьдралд хүргэх. Эмэгтэй хүн тийм шүү дээ. Өөрийгөө шууд хоёрт тавьдаг. Тэрнээс ч хойш манайх чинь 5 ам бүлээрээ явж байгаад бас би ханийн тэнгэртэй юм уу тий. Тэгээ бас нэг сайхан антай учирсан. Тэр хүнтэйгээ амьдраад бас нэг хөөрхөн хүүтэй болсон. Тэгээ 3 хүү 3 охинтойгоо. Тэгээ одоо манай охин маань бас тусдаа гарцсан. Маш сайн хүргэнтэй болсон.
За тэгээд хөөрхөн зээтэй болсон 38-тай эмээ болсон шнэ. Үлгэрийн Баатартай нэг хүүхдийн ертөнцийн бизнесийг анхлаа санаачилсан байсан. Тэгээд тэрэн дээр хоёулаа нэгдээд за манай хүн чинь нөгөө нэг Үлгэрийн Баатар урлаач хийдэг. Тэгэнгүүт Үлгэрийн Баатар урласныг нь би өөрөө хөтлөгчийгээд аваа явчихдаг. За тэгээ охин маань бүжгэлждэг. Тэр үе чинь бизнес 100,000 төгрөгнөөс эхэлжсэн байхгүй. Гурлаа машингүй автобусанд нөгөө Үлгэрийн Баатараач хэрээд явна. Тэр маань бас илүү бидний амьдралыг тэр хүнд харахад аягүй тусалсан. Буцаад би тэр хүний тусдын манай гэр бүлд ямар их хэрэгтэй юм бэ гэдэг орон зай нөхөгдөж эхэлсэн байхгүй. Илэг бүтээн амьдрал гэдэг чинь тэр юм бэл. Монгол эмэгтэй хүн ер нь тийм шүү дээ. Ер нь тэгээд ганцаараа бүгдийг нь болгочихно. Бүтээч нь гэдэг яг нэг юм хатуу зарчмын дор амьдарч байсан бол хоёулаа бүтээгээд ирэхээр шал өөр болдог гэдгийг анх хэлэл үзүүлсэн. Илэг бүтэн болж зүрх сэтгэлийн амар амгаланг мэдэрж байгаа нь илүү чухал байсан болохоор би тэрийн орон зай цаанаасаа нөхөтөл тэгэл яг тэр зарчмаар танилцсан. Түүнээс бол нөгөө гаднах өнгө зөмж, мөнгө төгрөг, карьер, боловсрал огт хараагүй. Зүгээр л бидний орон зайг хамгийн сайн өгчээсэн хүн, биднийг маш сайн ойлгож байсан хүн, бид нартай хамгийн гоё ойр дотн ярилцдаг байсан хүн. Намайг нэг жоохон ядраад ингээд хөвтгээд дэр тавиад өгдөг байсан. Тэр гоё халамж байхгүй. Миний одоо өмнө хадам ээж бол манай бурхан болоочийг одоо амьд сэрүүн бахад тэнгэр твсэн. Тэлэг чаны маань дүүнэр байдаг байхгүй. Тэгээ би мэдээж хэрэг бас нэг хоёр дахь хүн ингээд гараад ирсэн болохоор нөгөөдөлөөс эмээх нэг айх те бас ичих нэг иймэрхүү юмнууд гарч ичсэн болохоор нөгөөдөөсөө жоохон зайгаа ирсэн мэс. Тэгээд яваандаа ингээд та бити санаа зовоо. Ёстой сайн мундаг хүн байлээ. Ийм сайн хүнтэй болсонд баяр хүргэе ихч минь. Одоо л та хэд сайхан байна. Та эдийн төлөө санаа зовхооргүй болчлоо. Бид хэд санаа зовж амьдардаг байсан гэдэг. Ийм гоё нөгөө эрэг хүлээлтийг авсан. Одоо бид хэд чинь байн орж гарна. Нөгөө хэд маань цагаан сараар ирнэ. За намайг нэг ганц нэг өвдчихөд энэ төр хүүхдэд өвдөхөд хүү яасан ийсэн гэд байн харилцаатай тэгэхээр би ч нөгөө соёл урлагийн их сургуульд одоо жүжигчин гэрэл цэцэг за банд цэрэн гэд хүмүүстэй уг нь бол хамт бүртгүүл орж ирсэн. Тэгээд болсон. Одоо нөгөө амьдралын шаардлагаар болж ирсэн. Тэгээд музик олдын сургуульд бас ороод нэгдүгээр курсээсээ бас болсон. Дараа нь Бадруугаа гисний Бадарчин студид жүжигчний хариулагчаар бас суралцж байсан. Манай охин маань бас жүжигчний мэргэжлээр суралцаад дундаас нь одоо нэг жоохон чөлөө авцсан байгаа. Тэгтээ дундуур нуран бүтээлтэй тоглоод одоо 3 дахь кинонд тоглолцсон явж байна. Миний хувьд болохоор бас уран бүтээлч эмэгтэйчүүдийн нэгдлгээд тэнд хариалагдаад бас нилээдгүй хөөрхөн жижиг дөрүүд аваад хаяа бас нэг хөөрхөн туслах дөрүүд тоглоо явж байгаа. Одоо байгаа нөгөө энэ бидний одоо энэ бизнес маань өөрөө бас нөгөө entertainment сфертэй байхгүй юу? Тэнгүүд хүүхдийн Үлгэрийн Баатарууд хүүхд гэр бүлийн одоо нэг насны төрсөн өдөр сэвлэг найр за тэгээд хорим өшөө одоо шинжилгээд тэрэн дээрээ би өөрөө бас хөтлөгч хийдэг. Энэ бүх бизнесийг ч гэсэн яг 7 жилийн дотор бий болгосон. Хүүхдийн бизнес харуулах юм бол илүү гоё гэгээлэг байх бах. Тэгэл нөгөө бусд шиг архит зарсан ийм газар нэмэргүй санагдаад тэгээ хүүхдийн ресторан, хүүхдийн entertainment нээсэн. Ресторанаа байгуулчаад архит зарахгүй хичээгээд тикэн дээр хүртэл архины меню тавьдаггүй байхгүй юу? Тэгэхээр хүмүүс орж ирээд архит зарахгүй мó гэхлээр зэрэг зардаг газар зөндөө байгаа. Манай тоол идчихээд гар гэдэг. Тэгээ цаанаасаа тийм гоё энергитэй юм хийдэг болохоор хүүхдэд тийм манд гэсэн ирээдүйн зам мөр сайхан байх гэж боддог шээ. Түрүү жил би одоо энэ бизнесээсээ хүүхдийн бизнесээсээ нөхөртөөгөө хүүхдүүдтэйгээ гэр бүлэрээ одоо бүгд зүтгэж агаад өөр ингэсэн хувийн өмчтэй хувийн амны орон сууцтай болсон. Тэгэхээр нөгөө асар том юм гоё эргэлт хийсэн жил байсан. 24 он анхныхоо охиныг тосч аваад үлгэдэл сууж хахад миний анд ийм гоё бурханлаг ийм гоё штэ. Чамаас дахиад нэг үзэгслэн бий болсон гэхлээр гоё штэ. Чи ямар мундаг эмэгтэй вэ? Чи ийм мундаг болохоор л ингээд өрөвхтэй ийм гоё эрүүл боожуулаад эрүүл ингээд хүүхд над төрүүлж өгсөн байна. Баярлалаа гэж хэлдэг байсан байхгүй. Тэгэнгүүт одоо байгаа хань маань бас яг тийм. Манай 5 хүүхдийг одоо 6 болгож бүр нэгтгэж өгөөд дээрээс нь манай ханыг яг аа болгож өгсөн тэр гоё мэдрэмж байхгүй. Тэгээд анхных нь хүүхд нь бас тэгэнгүүт би нэг доор ингээд 6 хүүхэдтэй болчих. Ямар том баялаг вэ? Чи ямар мундаг юм бэ гэд дахиад би нөгөө үгээ сонссон. Тэгэл би за
Угаасаа л хань сайтай байж явах юм байна. Одоо дахиж төрсөн ч болно л доо. Тэгтээ нөгөө үр хөвгтдээ боломжийг олох хэрэгтэй. Тэгээ нөө хамт төрчих гээд байгаа байхгүй. Сая ихэд зээ маань манай хүүтэй хамт бойдсон. Одоо охин бид хоёр бол яг 1 жилийн зайтай төрсөн байхгүй. Тэгээд нэг хэсэг зээгээ болохгүй шиг ингэж хэлж болохгүй. Ямаа гэчлээрээ гэл тэгдэг байсан. Тэгсэн чинь одоо болохоор эмээ гэж хэлэх нь бүр илүү гоё орон зайтай. Эмээ гингүүтлээ яасан. Бүх юма тавиад өгчмөр санагддаг тий. Хүүхдээ төөлгөж аваад яг энэ дэр ингээд нэг тавьдаг штэ тий. Тэгэл нулимс асгаруулах тэр мөч бол миний амьдралд тохиолж исэн хамгийн сайхан дурсамжууд. Одоо хамгийн тэргүүн. Миний хамгийн одоо тод сандаг. Тэгээ тод бодож идэг. Тэгээ дотроо байнга өгүүлж явдаг дурсамж бол нулимстай хэрнээсээ сайн дурсамж байдаг. Манай аав ээж хоёрын манай ээж аав хоёр одоо намайг хар залуу байхад бага байхад өнгөрсөн. Тэгээд би анхныхаа зээг ингээд гаргаж байгаа байхгүй төрүүлчихэд гэртээ суужсэн чинь ээж өөр ингээд хөлс цорж ирдэг. Тэгээд би ямар амир хөлс улсан ээж ягаад ийм амир ядарч ярьж байгаа гэж зүгээр гэдсэн чинь манай ээжийг дараа нь харсан хүн манай найз байсан байхгүй. Тэгсэн чинь таны ээж юуны дамбын гүүрэн дээгүүр алхахтай юм билээ штэ. Чи ээжтэй автобус нэмэг өгч байгаа ч гэхээр би бүр гайхаад тэгээ ээжээс асуусан чи ээж нөгөө тэтгэврээс мэдээж ингээд өдөрт ингээд нөгөө 1000 төгрөгнүүд энэ төр ингээд 500 төгрөгнүүд үлдээгээд охин руугаа явна гэд үлдээд юм байна л та. Тэгээд зээтэй хоос очихын тулд автобусныхаа мөнгөөр ингээд 2 юм нөгөө банан өгдөө штэ тий. Хатсан банан гэд тий. Тэрийг аваад зүүндээ ээжэд алхахдаг байсан юм манай ээж. Тэр том дурсамжийг би дандаа хаз жаргалтай дурсамжаар тээж авдаг байхгүй. Яагаад вэ гэхээр хүн ээжтэй аавтай байх тэр сайхан орон сайнд тэр хүмүүсийг над руу алхаад ирэх хэмжээний хүртэл тийм сайхан хаз жаргал надад байсан юм байна. Энээс илүү хаз жаргал бол байхгүй. Бусад хаз жаргалыг бол эд мөнгө хөрөнгө одоо юу гэдэг юм мэдэхгүй байна. Харин ээжтэй аавтай хүмүүс өөр төр нь гүгээд ирдэг байх. Тэр хамгийн том дурсамж, тэр хамгийн том хаз жаргал. Амьдралдаа их сонин одоо аз жаргалтай мөчийг сая 24 онд авсан. Нэг өдөр намайг зүгээр за гадагшаа гараад нэг гоё салхинд гараад амарчаад ирээ гэдгийгсэн байхгүй. Тэгээд санаанд ч ороогүй явсан. Тэгээд тэгсэн хүүхдүүд алгуулчихын нэг итгэр л алгуулчихдсан. Тэгээд юу хийж байгаа юм бол гэсэн чи хүүхдүүдтэй хуйлдсан хөөрхөн. Тэгээд гадаа юм гоё саад гэрэлтүүлэг хийцэн. Тэгээд орой болсон. Намайг нүд боогод гаргахлаар би гайхсан байхгүй. Тэгсэн чи гэрлэх санал тавьсан. Одоо 25 онд хурмаа хийн. Хүмүүс ч гоё залуутай хурмаа мэддэг шүү дээ. Тэгээд миний хувьд 2 дахь амьдралтайгаа хурмаа их гэж чинь. Тэгээд анхныхаа антайгаа болохоор зүгээр тэр үед жоохон байсан болохоор зүгээр 4 антай гэр дотор ингээд 2 зайх дүнрээс олгоод цай уулгаал гаргаж ирсэн байхгүй. Одоо болохоор яг нөгөө хормын даашин зөмсөд гэрэл хэслийн арданд орох гэж байгаа. Тэгээд эмээ болцсон хайна хамгийн анхныхаа одоо гэрэл хэслийг хийж байгаа гэдэг утгаараа тэгээ бас яг хүүхдүүд маань том болцсон байхад алт урамч биш мөнгө урамч биш энэ бүр яг үндсэн сүн хорим гэж утгаар гоё байгаа. Тэгээд ерөөсөө хинээс санаа зовхгүй нэг бол маш гоё бардам хийнэ гэж бодож байгаа. Хүнд хайрлуулах ордон төрсөн юм шиг байна. Тэгээд бүх цаг үед ингээд намайг хайрлаж байгаа. Одоо ганцхан одоо ханаар төсөөлөгдөхгүйгээр маш олон хүнд хайрлаж байгаа байхгүй. Тэгээд тэр их хайрыг дааж явах юмсан гэж бодох юм. Зөв яваал дааж явах юмсан. Ханийн тэр сайхан хайруудыг дээрэс нь яг ийм сайн одоо байгаа хантай нь учруулж өгсөн тэр дээр байгаа бас нэг сайхан мундаг аав мундаг сайхан ханд баярлалаа гэж хэлмээр яагаад вэ гэхээр хүнд тавилан байгаад л ийм сайхан хантай учирсан байгаа. Тэр хүн л мэдээж хэрэг бодож бид нарыг өсөхгүй цангаахгүй ядруулахгүй өмөг төшөг болно гэсэндээ л ийм сайхан хүн надад заяасан баг. Гэрлүүгөө давхиж байгаа хамгийн гоё юм да.